За тэнцвэр эзлэхүүнтэй огтлогдсон хоёр конусын багц суурийг нийлүүлсэн нэг зураг үзүүлвэ. За ийм хоёр конусыг багц суураар нийлүүлсэн байгаа гэсэн. Нийлмэл биетийн өндөр нь 46. Багц суурийн диаметр нь 6, их суурийн диаметр нь 24 байсан бол биетийн эзлэхүүнийг болоо. За энэ бол мэдээж хэрэг хоёр тэнцүү конусыг нийлүүлсэн байгаа учраас нэгийнх нь эзлэхүүнийг болоод хоёроор үржүүлчих юм бол өгөгдсөн биетийн эзлэхүүн гарч ирнэ. За огтлогдсон конусын эзлэхүүнийг яаж олдог вэ гэхээр 3-1-ийг үржих нь π үржих нь өндөр. За тэгээд их суурийнх нь радиус нэмэх нь их суурийг радиусыг багц суурийнх нь радиусаар үржүүлээд дахиад нэмэх нь багц суурийнх нь радиусын квадрат. За энэ томьёогоор олдог. За энэ бүх юмуд нь өгөгдсөн байгаа гэж ойлгож болно. Шууд орлуулаад гарч ирнэ. За тэнцүү. За 3-1 нь байдгаар байж гэн. P нь байдгаар байж гэн. Харин тэр огтлогдсон конусын өндөр болохоор мэдээж 46-г хуваах нь 2 байж таарна. Тэр бол 23. За их суурийн диаметр нь 24 учраас радиус нь 12 байна. Хагасна гэсэн үг. Тэрний квадрат нэмэх нь 12-ыг үржих нь жижиг суурийн диаметр 6 байгаа учраас радиус нь 3 байна. За дахиад 3-ийнх нь квадрат. За мэдээж хэрэг энэ бол амархан. За нэг өөртөө бодоод үзээрэй. 1449 π гэж гарч ирнэ. За энэ бол нэг конусынх нь эзлэхүүн. Тэгэхээр энийг 2-оор үржүүлж аж яг өгөгдсөн биетийн эзлэхүүн гарч ирнэ. 2-оор үржүүлэх юм бол 2898 π. За энэ бол бидний олох гэдэг эзлэхүүн байна. За бодлогоо цааш нь унших юм бол огтлогдоогүй байх үеийн конусын эзлэхүүн. За энийг бүгдээр зурж үзэх юм бол огтлогдоогүй байна гэж ингэж үргэлжлээд тийм ийм конус байгаа гэсэн үг тийм. Энэ конусын эзлэхүүнийг олно. Энэ конусын эзлэхүүнийг олохын тулд замдаж конусын эзлэхүүнийг олдог түмээ бол за энд нь V2 гэж 3-1-ийг үржих нь суурийн талбай. Тэгээд өндрөөр нь үржүүлнэ. За энэ өндрөө 1 гэдэг H1 гэж үтж. За суурийн талбай гэдэг бол за 3-1 байдаг гэж. Суурийн талбай гэдэг бол π-г үржих нь радиусын квадрат. Радиусыг мэдж байгаа. За ийм. Одоо бид нар бол энэ өндрийг л олох хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За өндрийг олохын тулд нэг юм тэмдэглэл хий. За энийг А цэг, энэ цэгийг Б гээ, энийг нь С гэж, энийг нь Д гэж тэмдэглэе. За тэгвэл за мэдээж Д цэгийн урт бол 12-той тэнцүү байгаа. За энэ цэгийг за энийг нь M гэдэг, энийг нь N гэж, энийг нь K гэж. За энийг шинээр зуръя. Дэмэ. За мэдээж хэрэг А, Б, С гэдэг гурвалжин бол N, B, N гэсэн гурвалжинтай төсөөтэй. Том гурвалжин, жижигхэн гурвалжинтай төсөөтэй гэсэн үг. За тэгэхээр төсөөгөө харьцаа бичиж болно. За энийг бид нэр K гэж тэмдэглэсэн байгаа. DK-гийн урт бол 23 гэдгийг мэдж байгаа. Харин KB-гийн уртыг нь түр зур X гэж тэмдэглээд төсөөгөө харьцаа авчи. За жижигхэн гурвалжны өндөр буюу X-ийг төсөөтэйг төсөөгөө харьцаа авчруулна. Жижигхэн гурвалжны өндөр буюу X-ийг том гурвалжны өндөр буюу X дээр нэмэх нь 23-т харьцуулсан харьцаа. Жижигхэн гурвалжны M-ийн талын урт. Тэр бол 6 гэж өгсөн байгаа.
том гурвалжны AC талын уртаар зүйлс харьцаатай тэнцвүүд тэр нь 24-тэй тэнцв. За энэ энэ хоёр хооронд ороогдоход доороо 4 болох нь байна. Эндээс энэ дөрвийг ийш нь оруулж үржүүлээд x дээр нэмэх нь 23-д тэнцвийн түмний ардталт гаргах юм бол ийм болно. За эндээс мэдээж y 3x нь 23-тай тэнцүү гэдгээс x нь 3-ны 23 бол. За x нь 3-ны 23 болчлоо. Тэгэхээр тэр h1 гэдэг байгаа юм бол энд олох гээд h1 гэдэг юм чинь 23 дээр нэмэх нь 3-ны 23 болно. За энэ чинь болохоор 23 бүхэл 3-ны 23. За энийг энэ төвчрөд орлуулчих юм бол бид нэр огтлогдоогүй байх үеийн конусын хэлбэрийг олчихно. За энэ гадруугийн талбайг олдог том юм болохоор хажуу гадруугийн талбай конусын хажуу гадруугийн талбайг олдог том юм. P үржих нь суурь радиус үржих нь L. L гэдэг нь байгуулагч. Одоо энэнийхээр бол BC-ийн урт гэсэн үг. За BC-ийн уртыг бол олох нь бол амархан. DC-ийн урт нь 12-тэй тэнцвүүгээ. DB-ийн урт нь болохоор энэ байна. Тэгээ энэ дээр F-ийн зэрэг бичээд байгуулагч олчихно. Тэгээ энэ томьёон дээр оруулаад за цааш нь өөртөө тусгаарай.